Өнөөдөр бид Улаанбаатар хотынхоо 380 жилийн түүхтэй босгон дээр хотоо 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байгаа. Мөн 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн зорилт хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулан тодорхой шалгуур үзүүлэлтээр салбар бүрийн хөгжлийг хэмжих замаар богино хугацаанд үр дүнтэй хөгжил дэвшлийн суурийг тавих болон бэхжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд нийтийн тээврийн зохицлыг нэвтрүүлэх, хотын төвлөрөлийг сааруулах, за мөн шинэ хот байгуулалтаа эхлүүлэх ажлуудаа эрчимтэй судлаж гадаад дотоодын мэргэжилтэн, архитектор, төлөвлөгчтэй хамтран ажиллаж байна. Энэ хотын хөгжил цаашаа ямар замаар, ямар хугацаанд, ямар төвшөнд хөгжих ёстой вэ гэдэг бол зөвхөн Улаанбаатарчуудын төдийгүй бүс нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой учраас бид энэ асуудалд нухацтай нарийн тооцоо судалгаатай оролцох ёстой. Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд мэдээж бидний хамтын ажиллагаатай хотуудын туршлагаас суралцах, аль болох цаг хэмнэх, өрн хэмнэх хамгийн шилдэг бөгөөд хамгийн тохиромжтойг нь Улаанбаатар хоттой нутагшуулах нь бидний зорилго юм.